За гоё цэцгээс энэ удаагийн бичлэгээрээ бүгдээрээ Try Treats-ийнхаа нууц амттантай боксыг үзэх болно. Одоо угаасаа ямар ч таах ус алга тэгээд малайз. What? Хараа ийм газар идэм биш малайз. Ямар гоё юм бэ? Ямар их амттан болоод 2 3 төрлийн юмнууд явуулаад байгаа юм бэ? Малайзын талаар бүгдээрээ юу мэдэх вэ? Малайз штэ 31 сая хүн амтай. Тэгээд англи, хятад, тамил төлөөгүй гэж тай хэл идрээр ярьдсан биш. Үгүй Малайзын хүмүүс ямар амар авьяастай юм бэ? Don't play with it, don't be dishonest. Hey, still not understanding. Hello. Йоо, за манайхан баларсан. Шинэ микрофон авсан ахгүй одоо энд зүүж ашаад. Тэгсэн чинь шууд бичлэг хийхдээ за микрофон ажиллаж байхаар нь окей, бичлэгээ хийчээ. Малайз амттан амар хийжсэн ахгүй. Тэгсэн чинь байхгүй. Дундуур нь микрофон унтарсан нэг ч мдээгүй тэр чигээрээ бичлэгээ бүгдийг хийгээд дууссан. Тэгээ дараа нь эргээгээд янзлах гад үзсэн чинь аудио байхгүй заяа. Тэгээ дундаасаа ингээд тасарсан байгаа. Одоо энэ ноон гэрлийг сайн ер нь бүгдээрээ харж ах хэрэгтэй заяа. Тэгэхгүй бол амар болоо юм. Тэгээ би бүр oh my god гэх бүр яа одоо яах юм чинь тэгээ дахиад идэх юм уу нэг анхных нь реакшн илүү гоё яадаг штэ. Тэгээд аягүй гоё амттай ирсэн заяа. Дандаа бичэнтэй. Тэгээ хоёр дахь бүгдээрээ chance-ийг энэ Try Treats-тэй өгцгөөе. Хамгийн ихний амттан болохоор Royal Grand гэдэг ийм амттай ирсэн ахгүй юу. Тэгээд ёо би бүр ингээд Малайз яг хаанаас нь микрофон тасарчлаа Малайз байна. Вау. Бэжсэн чинь байх. Хатууж байх үү. Тэгээ хамгийн ихнийх нь ийм гоё бичэнтэй бүдээлтгний амттай юм ирсэн. Тэгээ жоохон хуурал байсан. Perfect. Wow. It's so good. 10-10. Ямар гоё юм бэ? Дараагийнх нь штэ. Shrimp chips заяа. Энэ shrimp chips босод нөгөө нэг ихэнхдээ би H-Mart-аас ийм shrimp chips авдаг байхгүй юу? Тэгсэн чи Wow. Би өөр юм чипсэнд дуртай гэхгүй бүр it tastes so good. Wow, сам орхотой чипс 10-10. Өмнөдөр би 10-8 өгсөн заяа. Яагаад гэсэн чинь нөгөө амар олон амттан идчихсэн шууд энийг идсэн чинь ингээд жоохон бялуурцсан байхгүй. Тэг би 10-8 юм уу гэдэг. Тэ одоо яг хамгийн түрүүнд идсэн чинь амар гоё юм. So yummy. 10-10. Ийм гоё cookie ирсэн бүр эдгээр ингээд задарсан бүр амар харамсалтай гайдтай бүр амар гоё бичлэгээр вау. Ямар гоё амттай яа энэ юм бэ тэр нь тийм байна гэсэн чинь яг ингэж таарад oat crunchтэй dark chocolateтэй хар шоколадтай ийм cookie ирсэн байгаа. Энэ нэг жоохон эрүүл төрлийн cookie юм уу даа гэж би харсан. Эдгээр яагаад одоо ийм амар гоё амтагдаад байгаа юм бол өчтөр орой идэж яхад ийм гоё амтагдаагүй дээ. Одоо бүр нэг илүү гоё амтагдаад байгаа юм. Би энэ cookie-ндээс 10-10 ямар сони ингээд хамгийн ихнийхээ туршилтаар хийгээд би энэ cookie-нд 10-7 өгчээсэн ахгүй. Тэгээ одоо 2 дахь идсэн чи бүр улам илүү гоё амтагдаад 10-10 өгмөр ах юм. Эсвэл ингээд өдөр хүн амттай мэдхээр илүү гоё орд юм болов. Сайн авч. Энэ cookie ямар гоё амттай юм бэ? За дараагийнх нь болохоор ийм сонин crackers буюу potato chips crackers ирсэн. Ийм жижигэн дөрвөлж. Тэгээ яг chips шиг амтагддаг. Бичэн шиг байгаа тэгсэн мөртлөө chips гэж боддоо. Би чадчихлаа. Энэ ямар гоё юм бэ? Яарч ч тань 10 цай. Яриаггүй. Энэ бүр амар өөрөвдөлттэй. Ийм хуурай кейк ирсэн ахгүй юу?
Тэгээ энэ хуурай кейкийн дотроо одоо би уг нь green tea matcha байна гэж бодсон чи үгүй байсан. Эхлээд өчтөр задлаад идэхэд илүү гоё юм softтэй байсан байхгүй тэгээд шууд үүрчин тэхүү юу 10-аас 7. Өчтөр би 10-аас энд 8-ыг өгсөн. Дараагийнх нь бас адилхан юм soft cake байсан. Энэ болохоор strawberry. Энэ бол би өчтөр 10-аас 10 өгсөн байхгүй юу? За ингээд хөөгийн амтаа бас хатсан багт. Өө энэ ч бүр хөгжөрсөн юм биш үү дээ. Нэг өдрийн дотор хөгжөрнө гэж байх уу? Энэ чинь юм амар чухалтай юм уу? Вау. 10-аас 7. Ийм амар чихэртэй байсан үнэхээр мдээгүй юм байна. За дараагийнх нь тоороо бас юм cookie ирсэн заяа. Chocolate cookie те. Дандаа энэ cookie-г илүү их амтлагд ах юм. Тэгвэл одоо ингээд тэгвэл шоколадын салгаад идээд үзчихэл. Одоо амтагдчих штэ шоколад нь. Би хуурай бичээ итгэс идүүтэй нэг жоохон юм дотроо гой jelly мэлэтэй ч юм уу нэг тийм байдаг шүү дээ. Одоо энэ шоколадтай эсвэл нэг юм гой крем-мремтэй бичээ идвэл илүү гой санагддаг надаа. Энэ дундаас хамгийн exciting байсан юм нь Дэлцэгнүүр. Угаасаа ярилдгүй манайхан дээр 10/10. Миний амар дуртай ногоон айлмны амттай. Бай. Араас нь бид нар яагаад дандаа шүүсийг нуудах юм бол гэхгүй. Яагаад ер нь шүүс үлдсэн байдаг юм бол Дэлцэгнүүр 10-аас 10. За дараагийнх нь болохоор юм strawberry jelly. Энэ бүр амар гоё эсэ. Энэ арга зүрхийн хэлбэртэй. Яам. Эндээс хэд ирсэн байлаа? 1 2 Надад 3 үлдсэн. Миний ажлынхаа хажуугаар ирнэ. Амар гоё strawberry. Амар гоё зөөлхөн. Шүдэн жоохон наалдсан юм байна. Тэгэхээр сайн хүлээж идэхгүй бол нөө ирээс шиг шүдэнд амар наалддаг штеп. Jelly наалдна гэхээр амар сонирмоо басаа. Эдгээртэй яг Малайзад үйлдвэрлэсэн юм баг та. Тийм биш. Made in Malaysia гэж шүү дээ. Би эндээс нэр нэг юм амар айсан. Тэр нь юу гэсэн чинь ингээ би артлын уушх харсан чинь warning гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ энэ ингээ дотор нь cancer чинь хавдар үүсгэх боломжтой ingredients буюу жор ингээд орсон байна гэж байгаа байхгүй. Би тэрийг харчаад okay, let me just take 1 or 2. Тэрхүү анхаарлын юмнуудыг бас сайн харж явахгүй бол хаа хамаагүй юм. Одоо энэ чинь ингээ гоё амттай байгаа шүү дээ. 70 хоол чипсэнд дуртай хүмүүс гоё амттайг нь гайхаад ингээ байнгын идээд ахын бол тэр нь одоо энэ хавдар үүсгэх магадaltaй юм байдаг учраас артлын иймэрхүү тэмдэглээнүүдийн сайн харцгааж байгаа манайхаа. Нөх хийсэн юм дээрээ илүү их нөгөө нэг reaction эдэр ингээл ерөнхийдөө гарсан байхгүй. Тэгээд одоо хоёр дахь хамгийн сони юм нь хоёр дахь идсэн чинь юмнууд нь илүү гоё хамтагдаад ах юм. Би ингээ бодохноо эхнийх дээр идсэн чинь хоёр дахь дээр идэхээр ингээд whatever гэх болов гэсэн чинь яагаад чи өнөөдөр өчигдрийнхоос илүү надад гоё хамтагдаж орж ирээд тах нэг юм одоо тэр flavor амт нэг тийм rich те. Жагсаахан бол манайхаа угаасаа ойлгомжтой. Энэ comes first. Нэгт хоёр талаараа энэ oatmealтэй dark chocolateтэй cookie. Гуравт мэдээж strawberry jelly candy chipsen бичэн. Гэсэн ерөнхийдөө тэ үлдснүүд нь орчин гэсэн үг. Энийг би хамгийн сүүлд тавьмаар байна. Хичнээн амар гоё амттай байгаа ч гэсэн яагаад ер нь одоо иймэрхүү үйлдвэрүүд хавдар үүсгдэг жор ингээд дотор нь хийгээд тэрийг хүмүүст өгдөг юм бол why would you do that? Зүгээр ингээд анханасаа зүгээр тэрний зөөлчих болдгоо юм уу? Okay. Нөл үүрмэг. Гэтэ Малайз ерөнхийдөө бичээнээр амар алдартай юм шиг байна те. Баахан л бичээн л байгаад ахын тэгээд тийм дунд Малайз руу очиж үзсэн хүн байгаа юу? Эсвэл Малайзад амьдарч үзсэн хүн байгаа юу? Тийм бол яг энд идсэн одоо snack treat-үүд яг Малайзад
ийм од байдаг юм уу? Эсвэл яг надад ингэж ирээд таарч юм уу? Тэг хүн байвал комент хэсэг дээр бичцгээгээрээ тэгээд жоохон фейлсэн ч гэсэн энэ бичлэгийг үзэж дуусгасан хайртай үзэгч нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баярлалаа. Love you guys. За энэ бичигдээгүй байх юм бол би бүр